За тэгвэл эх 7 хоногт хичээлээ цахимаар үзэх сурагчдын төлөөлөл болгож 18 дугаар сургуулийн 8А ангийг NTV мэдээ онцолж байна. Энэ анги 49 сурагчтай тэдний 45 нь өнөөдөр хичээлдээ иржээ. Тэд цахимаар хичээллэх нь үр дүнгүй, ойлгоогүй хичээлээ багшаасаа шууд асууж чаддаггүй хүндрэлтэй байдаг тухай ярьлаа. Ангийн багш Мөхтвэгийн тухайд ч сурагчдын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлснээр сурагчдтайгаа тулж ажиллах боломж багасдаг. За сурагчдын эрс хангалтгүй болж сурагчид хичээлдээ хоцорч эхэлдэг тухай асуудлыг хөндлөө. Дундангууд танхимаар хамгийн багадаа 4 цаг хичээлдэг. За гэхдээ 4 өөр хичээл ордог. За харин захимаар хичээлэхэд өдөрт 1 цаг хичээл ордог. За иймд захим хичээлийн үр дүн хангалтгүй байдаг байна. За 12 дугаар сарын 8-ны өдрөө сурагчдын бие даалтын 7 хоног эхэлнэ. Иймээс хүүхдүүдийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж танхимаар хичээлэх нь зүйтэй гэж үзэж байна. За тэгээ цахим хэлбэрт шилжих талаар бол ерөнхийдөө одоо нэг хичээлийн улирал маань дуусах гэж байдаг. Тэгээ хичээлээ яг ингээд одоо хоцрогдсон хичээлээ нөхөд орох гэхээр цахим шилжиж байгаа. Тэгээ цахим хэлбэрт шилжихээр хүүхдүүд маань зарим нь интернетгүй ч юм уу хичээлдээ тэр болгон эрс бүрэн хамрагддаггүй ер нь бол за ангийн нэг 50% орчим цахим хичээлд орж ирдэг. Томоо тус төвчний тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор нийслэлийн 7 дүүргийн дунд ангийн хичээлийг цахимд шилжүүлэх шийдвэрийг өнөөдөр боловсролын яамнаас баталсан. За гэвч дунд ангийн сурагчдын хувьд тогтмол шинэ хичээл орж байдаг учраас цахимаар хичээл заахад асуудалтай зүйл олон тулгардаг байна. За иймд багшаас асууж тодруулах зүйлээ чөлөөтэй илэрхийлж чаддгүй гэдгийг сурагчид хэллээ. За цахим хичээл дээр бол ерөөхдөө хичээлийг яг бүрэн ойлгоход бол баг зэрэг хүндрэлтэй байдаг. За тэгээд арай баг цагаар ордог болохоор авах хэрэгтэй мэдлэгээ жоо дутуу авах болно. Юутай эрсдэлтэй. Тэгээд танхимаар орохоос ерөөхдөө бол илүү гэж бол байхгүй. Баг ерөнхийдөө бол сул талтай. Тэгээд багшаас юм асуухад бол баг зэрэг хэцүү байдаг. Тэгээд яг орж болох уу те зарим хичээлүүд нь одоо ингээ багш нар тасалдах ч юм уу те линк өгчөө тэгээд яг ингээ зүгээр хийгсэн юм зөв юм хуулуулаад нэг тиймэрхүү юмнууд болох бас гардаг. Ер нь бол танхимаар орсон илүү ер нь дээр багш нартайгаа нээлттэй харилцаж чаддаг гэж бодож байна. Тэгээд цахимаар орвол жоохон сайн санагдаад байгаа. Тэгэхээр ханиад том ер нь гайгүй болсон юм чинь танхимаар орсон л дээ гэж би бодож байгаа. Энэ бол одоо ингээ ханиад том гайгүй болж байгаа үед манай ингээд одоо л ингээд нэг хүчтэй чөлөөтэй хүүхдүүд байхгүй байгаа учраас ханиад том багассан учраас хичээл ер нь танхимаар орчвол зүгээр л гэж бодож байна. Танхимаар хот яг ингээ багш нартайгаа ер нь жоохон нээлттэй харилцаж чадахгүй олон хүүхдтэй одоо ингээ нэг амьдаар биш ингээ цахимаар ярьж байгаа учраас тэр нь жоохон хүндрэлтэй санагддаг. Танхимаар орсон зүгээр агчж байна. Нэг одоо цахимаар орох юм бол хинэн нэг хоцрогдол үүсдэг болохоор тэгээд яг нэг хичээл орж явах дунд цэний дуусна. Тэгээд цэнгэлэнгээрээ хичээлийн үзэнгүүт нэг уцны цэний батарейны юунд ядаг гинцдэг болохоор ер нь танхимаар орох зүгээр гэж байна. Багшиг ярьж хаад яг цахимаар ярих юм бол ердөөсөө ярихад хаяа сонсодгүй. Тэгээд яг буцаад асуухаасаа ягаад ичээд тэгээд асууж чаддаг болохоор юу юмд ороод ойлгохгүй мөрдөг. Жил бүр 11-ээс 12 дугаар сард томоогийн дэгдэлтийн тоо нэмэгддэг. За улмаар хүүхдүүдийн хичээлийг цахимд шилжүүлснээр сурагчид хичээлийн хоцрогдолд ордог. За иймд сурагчдын хичээлийг цахимд болгохоос илүү халдвар хамгааллын дэглэмийг сахиулж танхимаар хичээллүүлэхийг талууд хүсэж байна.